За, цогт тун тайжийнхаа дуутын чулууны гэрэлт бичээсийг хамтдаа уншия. Цагаан дахиа жилийн намрын ихэн сарын агнистийн агуй дах бод садванар хийгээд алтан дэлхий дэх бод сэтгэлтэн хоёрын ахуй газар ангид болбоосуу асран нэгүсхийн агаар нэгэн буй. Ийм сайхан дээцийн буйнд талархам биширмөө. Агнистийн гэгээ одоо энэ цогтхон тайжийн хадны бичээс хоёр одоо ямар холбоос байна? Жишээлбэл яг энэ агнистийн гэгээ одоо энэ цогтхон тайжийн бичиг дээр агнистийн агуй дах бодисод нар хийгээд гэдэг ингээл эхэлж байдаг. Тэ. Агнистийн гэдэг үг үүнээс өмнө би аль нэг судраас харж үзээгүй явсан юм л да. Сүүл тэрийн энэ үгийг анзаарснаас хойш олон судар номоос эртний Монгол хөрвүүлээс хардаг болсон. Тэгэхээр энэ үг миний байтугай олон ер нь орчин үеийн Монгол хүмүүсийн ой тойноос утга санааны хувьд гээгдчихсэн байсан. Тэгээ энэ үгтэй хамт маш их оюун санааны баялаг бас мартагдсан байсан гэсэн үг. Тэгээ тэр сайхан дээдсийнхээ буйныг сэргээх юмсан. Эргээд мартагдсан бүх юм одоо шинэ бүхэн мартагдсан хуучин юм байдаг. Гэхдээ хуучин юм гэхээр заавал хуучнараа биш, гол нь агуулга, утга учирын хувьд тэр эрхэм нандин харин шинэ хэлбэрээр хорвоод хавар бүхэн шинэ цэцэг дэлгэрдэг гэдэг шиг агуулга амин шимийн хувьд хизээч гээгдэж болохгүй. Тэр соёлыг би яриад байгаа юм. Тэгээд энд агнистийн агуйдах бодисодва хийгээд гээд. Тэгээд агниста гэдэг үгийг эргэн санахын тулд би агнистийн гэгээ гэдэг цувралыг энэ үг дээдсийнхээ бидний үг дээдсийн олон зуун жил шүтэн дээдлж ирсэн тэр соёл яг үүнтэй адилхан монгол хэлээрээ ийм сайхан их шиглэнт монгол аязаараа хүмүүсийн ой тойнд буух болтугай гэд энэ хунтайжийн мөрөөдөл зөвхөн хунтайжийн биш бас хунтайжтай адилхан олон арван монгол мэрэгдийн мөрөөдөл энд лугшиж байгааг мэдрээд бас агнистийн гэгээ тэр дээдсийн